Өнгөрсөн жил улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 51 хүүхэд нас барсан байна. Үүнээс тэгээс 7 насны 32 хүүхэд, 7-оос 14 насны 14 хүүхэд, 15-аас 17 насны 5 хүүхэд хохирсон байгаа юм. Иймд хүүхдийг зам тээврийн осол болцсошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд зөвийг хэвшүүлэн аян өрнөж байна. Энэ хүрээнд Орхон аймагт эцэг их асран хамгаалагчийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн ажил хийгдэхийг албаны их сурвалж мэдээллээ. За тэгэхээр 2021 онд Орхон аймгийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас 11 тохиол бага насны хүүхэд хүрсэн 11 тохиол бүртгэгдсэн. За үүнээс 9 хүүхэд хөндөө хөнгөн илүү бүртгэгдсэн. За эдгээр 9 тохиолдол маань эсвүүлээ яг явган зорчих хэлбэрээр зам үйлгэнд орж байгаад гинтсэн байгаа. Тэгэхээр за ер нь хүүхэд бол мэдээж одоо зам үйлгэний дүрм гэдэг юм уу энийг биедээ судлах бол боломж байхгүй. Энэ дээр бол мэдээж эцэг их асран хамгаалагч за мэдээж багш сургууль хүмүүжүүлэгч гэдэг юм эдгээр хүмүүсийн зам үйлгэний дүрмийн мэдлэг тодорхой хэмжээнд одоо эзэмшсэн байгаа тий тодорхой хэмжээнд мэдээлэлтэй байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүс маань энэ хүүхэд багчуулаад зам үйлгэний дүрмийн мэдлэгийг ер нь бас тодорхой хэмжээнд суулгаж ойлголт өгөхгүй бол хүүхдүүд ойр төвж байгаа тээврээслээ урдуур гүйдэг эсвэл бол тээврээс дотор одоо эцэгчүүд өөрсдөө хүүхдүүдийг буруу тээвэрлэдэг ямар нэгэн байдлаар хамгаалах бүс бүслүүлдэггүй. Яг одоо өнөөдөр гудамд гараад амьдрал дээр харах юм бол жолооч нар өөрсдөө хамгаалах бүсээ бүсэлцэн мөртлөө хамгийн хайртай хүн болох тий өөр хүүхдүүдтэй ямар нэгэн хамгаалтын суудал гэдэг юм уу хамгаалах бүс бүслүүдээ зам үйлгэнд оролцоод явж байгаа жолооч байдаг. Тэр байтугай бүр бага насны нараа хүүхдийг хүртэл жолоо барьчаад өөрөө хүүхдэд тэврээд явж байгаа тийм тохиолдлууд гудамд ерөнхийдөө баг нийтлэх шиг болсон энэ зөрчил байдаг. Тэгэхээр эдгээр зөрчилдөд ер нь цагдаагийн байгууллагаас ерөнхийдөө бас тэмцснээ энэ эдгээр зөрчлийг ер нь гаргуулахгүй байх чиглэлээр эцэг сургууль хүмүүжүүлэгчийг мэдлэг мэдээлэл өгөх зорилгоор энэ арга хэмжээ явж байна. 2022 оны эхний улирлын байдлаар аваад үзэх юм бол яг 2021 онтой харьцуулж үзэх ёстой. Гэвч 2021 онд ковидын улмаас хөл үзүүн хязгаарлалтын үе байсан учраас 2019 оны 1-р улирлыг 22 онтой харьцуулсан байгаа. Тэгэхээр за 2019 оны 1-р улирлд хүүхдтэй холбоотой өгсөн зам тээврийн ослыг 6 бүртгэжсэн бол энэ онд 3 болж одоо үндсэндээ 50% буурсан байгаа. За мөн осол хэргийн улмаас 2019 онд 5 хүүхэд гэмтчихсэн бол 4 хүүхэд гэмтээ тэгээд ингээд нэг тохиолдолд нэг нэгжээр буурсан байгаа. Яг зөв энэ яг буурж байгаа юм шиг боловч болдог бол бид нар ингээ бага насны хүүхдийг ер нь зам тээврийн ослыг өртүүлмээргүй байна те. Тэгэхээр өртүүлэхгүй байх үүднээс л төрийн байгууллагуудын үүрэг оролцооч гэсэн хамтын уялдаа холбооч чухал байна. А дээр нь эцэг асран хамгаалагч багш гэсэн юм гурвалсан систем бүгдээрээ яг нэгт уялдаа холбоотой ажиллаж чадах юм бол бага насны хүүхд ер нь осло өртөхгүй байх бүрэн боломжтой гэж үзэж байна. Тодорхой хэмжээнд хүүхдүүд ингээд өөр өөрсдийнхөө ойлгоцоор гэдэг юм уу те одоо хэвлэл мэдээлэлс явж байгаа санам сэрэмжлүүдийг хараад чаддаг юм уу замын хөдөлгөөнд одоо ногоон гэрлээрээ гарах заавал одоо явгууны гарцтай хэсгээр зам болон гарах гэдэг юм уу яг энийг яг өдөр тутмын амьдралдаа хөвшилүүлээд явж байгаа хүүхдүүд нэлээдгүй олон байна. Гэтэл нөө нэг зөвхөн бие гэдэг сэтгүүтэй явж байгаа цөөн хэдэн жолооч нар маань ингээд хүүхдүүдийг яг эрсдэлтэй юм орчинд бий болгоод байгаа. Тэгэхээр ер нь энэ одоо жолооч нар ч гэсэн өнөөдөр замын хөдөлгөөнд жолооч нар хэдий тээврээс жолоодод явж байгаа бол жолоочийн үүргээр оролцож байна. Тээврээсээс буугаад явган зорчийн үүргээр л оролцсон. Та ч гэсэн өнөөдөр явган зорчих бол бүрэн боломжтой. Тэгэхээр таны хүүхэд ч гэсэн бас яг ийм эрсдэлтэй орчинд бий болж байгаа шүү гэдгийг бас бодолцоо жолооч нар бас нэг хүүхэд эргөө замлан гарахад байж байгаа бол тэрийг зам тавьж өнгөрөөд гаргацдаг байх хэрэгтэй тий. Хэрвээ зүгээр замлан гарцгүй хэсгээр замлан гарч чадахгүй одоо сандраад байж байгаа хүүхэд багчууд байх юм бол тэр ойр орчинд явж байгаа эцэг асран хамгаалагч гэдэг юм уу том насны ахмад одоо насан турш хүмүүс маань бас туслаад зөвлөөд ингээ гаргаад өчтдөг ийм байх хэрэгтэй л гэж зөвлөмөр. Орхон аймагт өнгөрсөн жил зам тээврийн ослын улмаас 11 хүүхэд бэртэж гэмтсэний 9 нь явган зорчигч хэлбэрээр бие дааж замын хөдөлгөөнд оролцохдоо гэмтсэн байна. Мөн эцэг их асран хамгаалагчид хүүхдийг тээврийн хэрэгсэлд тээвэрлэхдээ хамгаалах бүсээр тоноглосон автомашин буюу зориулалтын суудалд тээвэрлэхийг зөвлөж байна.